Rental Club-ийн 2 дахь байрлах эрэгтэйчүүдийн одоо хувцас солих өрөө буюу энэ сауны хэсэгт орж ирээд байна. Яг одоо би бол энэ хувцас солих өрөөнд орж ирээд хувцас солиод байж байна. Зөвхөн амралтын газар, за энэ саун, угаалгын газар орсны дараа бол энэ үс царай зүсүүдүүд бий явдаг шүү дээ. Тэгэхээр түүнд бол санаа зовлох. Яагаад гэх юм бол энэ толны урд хүний хэрэгцээнд одоо зориулсан бүхэл зүйлийг байрлуулсан байна. За ингээд харин бүгдээрээ ийштэй сауны хэсэг рүү орцгоё. Энэ хэсэгт бол босоо шүршүүр, харин миний яг энэ артал бол суугаа шүршүүр байгаа. Ингээд бүгдээрээ тийш өччихнэ. За энэ хэсэг бол угаалга, за халуун хөдөлмж жакузи маань мөн одоо сауны хэсэг байна. Тэгэхээр ер нь бол хэрэглэгчид бидний одоо шаарддаг зүйл гэх юм бол одоо хамгийн түрүүнд ариун цэвэр, за эрүүл ахуйг хангасан тоглог цэвэрхэн орчныг бол үгүйхээр шаарддаг. Тэгэхээр яг энэ ондор ороод ирэнгүүт шууд яг тэр орчин шууд мэдрэгдчихэ. Тэгэхээр яг энэ миний энэ 100 гартад бол халуун жакузи жакузи мөн одоо алтаас шүшигчийг байрлуулсан надад маш их таалагдж байна. За энэ ардалт сауны хэсэг байгаа. Би ингээ саун руу орох чинь тэгээд орохоос өмнө хугацаа шилэн хоолнд үлдээ чинь шилэн хоолнд одоо өөрөө үнэтэй идчихүүлсэн цаашдаа явчихсан юм байна. За онцлог орсон. За шүршүүрт ороод саунд орсон чинь мэдээж дараагийн хэсэг бол бие угаалгах үйлчлэгийн хэсэг байгаа. За бие үлдээ угаалгаж, за одоо бие хүн цэмэрлэж буужуулах хэсэг бол энэ угаалгах хэсэг. За ингээ бүгд дээр хамтдаа одоо 4-р давхарт гараад 4-р давхарт бол хуурай саунд болоод фитнес хэсэг. Би 4-р давхарт хуурай сауны хэсэгт орж ирээд байна. За энэ миний яг одоо сууж байгаа газар бол давсан саун. Тэгэхээр давсан саун ямар ач холбогдолтой вэ гэхлээр эрэгтэй эмэгтэйчүүдийн өвчин сайн. За мөн дээрээс нь мэдээж альжаал ядаргааг одоо тайлах үйлчилгээ гэдэг юм. Ингээ бүгдээрээ хамтдаа бусад одоо хуурай сауны хэсэг зочлоо. За миний дараагийн орж ирээд байгаа хэсэг бол байгалийн чулуун хуурай сауны хэсэг байгаа. Тэгэхээр энэ байгалийн чулуун учраас одын иргэдээр байгаа тэр мэдрэмжийг төрүүлэхийн зэрэгцээ одоо байгалийн чинээр их хүний бие чигээ мөн одоо бодис солилцоог сайжруулж альжаал ядаргааг тайлах ач холбогдолтой юм. За альжаал тайлах амралтын газрыг бол мэдээж гэр бүлээрээ зориулдаг. Тэгэхээр гэр бүлээрээ амарч байгаа нөхцөлд одоо томчууд маань хүүхдүүдэд яах вэ гэж боддог шүү дээ. Тэгэхээр одоо толгой өвдөх шаардлага байхгүй энэ хүүхдүүдийн амрах тоглох хэсэг байна. Тэгээд 130 см-аас доош өндөртэй хүүхдүүдтэй эцэг эхчүүд байх юм бол хүүхэд нь одоо хамтдаа өнгөө хамрах боломжтой. За би фитнесийн өрөөнд орж ирээд байна. Тэгэхээр Rental Club-аар одоо саун болоод зочид буудалд нь одоо үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нар маань энэхүү фитнест одоо өнгөө үйлчлүүлэх боломжтой юм байна. Тэгэхээр орчин үед бол одоо бие бядаахтаа анхаардаг болсон энэ цаг үед бол амрангаа мөн өөрхөн бие бядаахт анхаарах ийм боломжийг олгосон үнэхээр гайхалтай сайхан санагдаж байна. За амралтын өрөөнд орж ирээд байна. За амралтын өрөөнд мэдээж худаж амрахын зэрэгцээгээр мэдээж гоо сайхан бүтэн биеийн массаж, хөлийн массажийг авах боломжтой. Би ингээд менюг нь харсан чинь энд дотор хөлийн цэгийн массаж бол надад маш их таалагдлаа. Яагаад гэх юм бол 45 минут хийгээд 20,000 төгрөгийг төлдөг юм байна. За харин би өөрийнхөө сонирхсан үйлчлэгийг яг одоо авах гэж байна. Энэ бол мэдээж галан бомбтой бүтэн биеийн массаж. Мэдээж нийтийн амралтын тагмаас гадна VIP өрөө бол маш чухал байдаг. Тэгэхээр нийтдээ 5 VIP өрөө байгаа. 2 болон 3 ортой хосоороо болоод гэр бүлээрээ одоо амрангаа гоо сайхны үйлчилгээ, массажийг авах бүрэн дүүрэн боломжийг олгосон гайхалтай сайхнуудын тохилог, тухтай орчныг бүрдүүлж өгсөн байна. За би түрүү хэлж байсан галан бомбтой бүтэн биеийн массаж бол надад маш ихээр таалагдж байна гэдгсэн. Тэгээд би энэхүү массажныхаа үйлчлэгийг авах гээд хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу? Би лаунж нэг хэсэгт
орж ирсэн байгаа. Тэгэхээр лаунжны хэсэг маань болохоор нийтийн танхим болоод VIP гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. За энд одоо ундаа ус, жуус, сунгаан, за мөн одоо алкогол багтай, вино, пивэр үйлчлүүлэнгээ найз нөхөдтэйгээ одоо чөлөө цагаа зөв боловсон сайхан өнгөрүүлж яриад илгэх юм сайхан тав тухтай тоглог орчныг цогцлоож өгсөн байна.